Сайн байцгаана уу? Метокийн машин дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаараар юм чинь болохоор ер нь бүсгүйчүүдийн манд дунд нэлийн түгээмэл тохиолддог. За бүсгүйчүүд маань бас нэлийн сонссон байдаг. Тэр эмгэгийн тухай ярьж өгөх болно. Энэ бол умайн миом гэж нэрлэдэг юм эмгэг байгаа. За монголоороо болохоор миом гэж нэрлэдэг. За умайн хоргүй хавдарч гэж нэрлэдэг. Фиброид ч гэж нэрлэдэг ийм олон нэршилтэй. Англи дээрээ ч гэсэндээ бас Өдрийн леомайома, миома, эсвэл өдрийн fibroids гэдэг ингээд олон нэршилтэй байдаг ийм эмгэг байгаа. За яг энэ олон нэршил бол ердөө нэг л эмгэгийг зааж байгаа. За энэ нь болохоор домоо оргуу хавдар юм уу буюу миом байдаг байх нэ. Умай миом гэдэг нь яг ер нь юу юм бэ гэхлээр умай маань болохоор ихэнх хэсгийг нь булчинд давхраг үүсгдэг байхгүй булчингийн эсүүд үүсгдэг. Тэр бүлгэр булчингийн эсүүд холбогч идүүд ингээд замбраагүй ургаад ингээд томорхороо энэ эмгэгийг үүсгэж байгаа гэсэн үг. За хэдүүлээ санаж байгаа бол умай маань ихэнх хэсгийг нь булчин давхраг эзэлдэг. Дотор талынхын давхрагыг болохоор эндометр тий савны хан гэж нэрлэдэг. Энэ маань болохоор яг үр хөврөлийг хүлээж авдаг жирэмсэн болдог давхраг. Тэгээ гадна талаар нь зузаан булчин давхраг. Тэгээ гадна талаар нь дахиад нэмгийн ийм холбогч хэдэн давхраг ийм одоо бүтцтэй байдаг байна. Тэгэхээр тэр булчин давхарганд байгаа эсүүдлийн их хэмжээгээр ингээд томрол оршоод байна л гэсэн үг. За ер нь бол маш түгээмэл тохиолддог гэж үздэг. За яг одоо юу гэдэг тэдээс тэдэн насны тэдэн гэсэн яг нарийн тоог тогтооход бол хэцүү байдаг. За гэхдээ ер нь бол одоо 50 хүртэлх насны эмэгтэйчүүдийн 70% нь миом байдаг. За зарим номон дээр бүр 80% нь гэж. Тэгэхээр 10 эмэгтэй тутмын 7-8 нь миомтой болох магадлалтай ийм маш түгээмэл тохиолддог эмгэг. За өсвөр бэлгийн боожлолтоос өмнөх наснд бол ер нь тохиолдож ирсэн тохиолдол байхгүй. Гэхдээ маш ховор тохиолдолд бас өсвөр насны охтуудад тохиолдож ирсэн тохиолдол байгаа. Тэгээд нөгөө хөөрчгүй насны эмэгтэйчүүд тэгээд дээшээгээ ингээд нас ахихаар бол тохиолдлын тоо нэмэгдээд явдаг байна. За тэгэнгүүт хүмүүс одоо миом гэдгийг маш хүнд хүлээж авдаг. Яг хөө мэдээж өвчин хэлбэр хүлээж аавна гэж бол байхгүй. Гэхдээ хавдар гэдгийг нь сонсоод одоо ингээл хавдартай олчлоо гэл ингээл маш хэцүү байдалд ордог. За гэхдээ яг үнэндээ бол миом буюу энэ хоргүй хавдар маань хортож шилжих магадлал маш бага. Маш бага. За гэхдээ бүр огт 100% бол биш л яах нь шүү дээ. За ер нь бол нэг 0.2% магадлалтай гэж үздэг байна. За гэхдээ яг миом хавдарч шилжв үү, хортой хавдарч шилжв үү, эсвэл анханасаа хортой хавдар байв уу гэдгийг нь ялган тогтоох боломжгүй. Тийм учраас яг 100% бас шилждэг гэдгийг батлах хэцүү. Гэхдээ бол маш бага хэмжээний эрсдэл байдаг байхын тэрийг хэдүүлээ хянаад ингээд явах хэрэгтэй байх нэ гэсэн үг. Тэрнээс биш миомтой эмэгтэйчүүд болгон хортой юм уу шилжих одоо тийм бол боломж байхгүй. За дээрэс нь нөгөө зарим миом онцлогдохгүй, зарим нь зовиртой, зарим нь зовиргүй гэлтэй ингээд янз янз өвчний хэм маяг нь бол үнэхээр хүн болгонд өөр байдаг. Тийм учраас хүн болгонд одоо нөгөө авахарга хэмжээ, хяналт бол бас нэлээд ялгаатай явагдах юм магадлалтай зүйл. Тэгэхээр би миомтой байна гэд одоо та миомтой байна гэд бид хоёр яг ижилхэн зовиртой, яг ижилхэн одоо тавилантай тий яг ижилхэн байдлаар миом нь томордог, шүр ооширдог ч юм уу тийм ойлголт бол байхгүй. За тэгвэл яагаад миом үүсдэг юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. За яг шалтгаан бол бүрэн тодорхойгүй. Өөрөөр хэлбэл яг энээс болоод миом үүсчдэг гэсэн юм байхгүй. Маш олон шалтгаан, нөхцөл, хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. За ер нь л эмэгтэйчүүдийн эмгээгүүд нэг иймэрхүү байдаг тий яг шалтгаан тодорхойгүй ийм зүйл нөлөөлж болно, ийм зүйл эрсдлийг ихсгэж болно гэж хөвчлээ ярьдаг. За миомын хувьд бол хамгийн түрүүнд бас яригдах юмны нэг бол удамшил байдаг. За өөрөөр хэлэх юм бол тэр одоо гүлгэр булчингийн эсүүдийн хуваагдлын төрт оролцдог генүүдийн одоо өөрчлөлттэй холбоотойгоор ч юм уу тий. За ийм шалтгаанаар удамшлын шалтгаантай байж болно гэж үздэг. За өөрөөр хэлэх юм бол хэрвээ одоо ээж нь миомтой бол, эмээ нь миомтой бол охтуудаа ч охинд нь ч юм уу ингээд миомтой байх магадлал нь илүү өндөр байдаг гэсэн үг байна. За энийг бас хүмүүс ажиглавал ер нь тийм байгаа. Хэрвээ та миомтой бол ээж нь ч юм уу миомтой байх магадлал бас нэлээд өндөр байгаа.
За дараагийн нэг зүйл нь болохоор төрөлт нөлөөлдөг гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол энэ мям үсгт чинь дааврын нөлөө маш чухал гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө хэтэрхий орой төрөх. За эсвэл одоо төрөлт хоорондын за хит урт байх тий тэднэр нь бас мям үсгэд нөлөөлнө гэж үздэг. Харин эсвэргээрээ олон төрөх, ойрхон төрсөн эмэгтэйчүүдэд бас энэ эрсдэл арай бага байдаг гэж үздэг. За яагаад гэдгийг нь бас бүрэн бол тогтоогоогүй байгаа. За дараагийн нэг зүйл болохоор тархалт байгаа. За биеийн жингийн илүүдэл бол мям үсгэд бас нэлээд нөлөөлдөг гэдэг нь бол судалгаагаар гараад байгаа. Тэгэхээр за ер нь л яг хуу тархалт бол зөвхөн одоо өөр бусад бие махбодын эмгэгээс гадна дотоод шүүрлийн эмгэг тэгээд эмэгтэйчүүдийн эмгэг үүсэх янз бүрийн эмгэг үүсэх эрсдлийг бол нэмэгдүүлдэг байна. Тэгэхээр хэвийн жинтэй байх тэр бол маш чухал асуудал болдгоо гэсэн. За дараагийн нэг шалтгаан нь болохоор биений эм хит эрт ирэх. За нөгөө анхны биений эмний тухай нэг бичлэг байгаа тэрийг олоод үзээрэй. Тэгэхээр ер нь бол биений эм хит ирэх бас тиймч одоо юу гэдгийг таатай зүйл биш. Зарим эмгэгүүдийн үүсэх эрсдлийг нь бол нэмэгдүүлж өгдөг. За энэ дээр бол мям ордог байна. За амар уудаг юм уу эсвэл суулгац энэ төр гээд дааврын бэлтгэлүүд жирэмснээс хамгаалах дааврын бэлтгэлүүдийн судалгаанууд бас байгаа. За яг мям үсгэд бол яг 100% хамааралтай гэсэн юм зүйл байхгүй. Харин нэг анхаарал татах зүйл нь хит эрт одоо өсвөр наснаасаа эхлээд тийм дааврын гаралтай одоо жирэмснээс хамгаалах бэлтгэлүүдийг хэрэглэх юм бол мям үсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байж магадгүй гэсэн судалгаа байгаа. Гэхдээ энэ бол яг бүрэн дуран 100% бол батлагдсан юм байхгүй. Тийм учраас мямтай ч гэсэндээ жирэмснээс хамгаалах дааврын эмийг ууж яхад бол нэг амар ноцтой зүйл бол байхгүй гэсэн үг. За дараагийн нэг маш анхаарал татах юм нь нөгөө дааврууд буснуулдаг химийн хортой нэгтлүүдийн тухай яригдана. За энэний тухай бол маш их ярьж байгаа шүү дээ ер нь юм дээр л гарч ирээд байгаа юм зүйл байгаа. Тэгэхээр энэ татаар бол мэдээж тусгай юм дугаар хийсэн байгаа тэрийг заавал сонсоорой гэж хэлнэ. За энэ маань бол зөвхөн нөхөрч хөт биш одоо юу гэдгийг бүх бие махбодын үйл ажиллагаа эрхтнүүдэд бол бас тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа учраас тэр бодисуудын хэрэглээг багасгах дээр анхаараач гэж юм чинь бол зөндөө хэлээд байгаа. За одоо ерөнхий бас амьдралын одоо хүчин зүйлүүд бас нөлөөлж байна гэж үздэг. За жишээлбэл хооллолт. За хооллолтын дээр яг хуу ер нь нэг юм гарсан нь бас биднэрт илүү хамаатай зүйл нь юу гэхээр улаан махны одоо хэрэглээ яг мид улаан мах хэмжээтэй хэрэглэх нь бас миомын эрсдлийг нэмэгдүүлдэг. Эсвэргээрээ жимс ногоо хүнсний ногоо жимс илүү түлхүү хэрэглэх нь энэ эрсдлийг бууруулдаг гэсэн юм судалгаа байна. Тэгэхээр ер нь бол махнаас татгалз гэж байгаа юм биш. Зүгээр тохируулж хэрэглэх, хоолоо баялаг байлгах, шаардлагатай одоо макробалансыг сайн хадгалж ингэж хооллох шаардлагатай гэсэн үг. За кофений хувьд бол нэг айхтар тийм одоо нөлөө байхгүй гэж үздэг. Гэхдээ хэрвээ 35-аас доош настай тэгэхэд кофег бүр амар одоо хідэн аягаар нь кофений хэрэглээ хэд өндөртэй бол бас энэ эрсдэл нэмэгдэх учраас энэ тал дээр анхаараарай гэж зөвлөнө. За өөрчн тамхи бол нөлөөтэй. За тамхи татах юм бол мям үсэх эрсдлийг шууд хэсэгдэг ийм нөлөө бол үзүүлдэг байна. Тэгэхээр тэн дээр анхааралтай байх ёстой. За яг архины согтууруулах ундааны хэрэглээ мям дээр яаж нөлөөлдөг вэ гэж үзсэн юм бол байхгүй байгаа. Хамаарал бол байхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг айхтар нөлөө бол байхгүй. Гэхдээ мэдээж согтууруулах ундаа хэтрүүлэл хэрэглэх бол тийм таатай зүйл биш. За дараагийн зүйл нь болохоор стресс. Стрессийн нөлөө бас байж болно. Хэтэрхий архаг юм удаан хугацааны стресстэй байх нь мям үсэх эрсдлийг бас нэмэгдүүлж болно гэж үздэг. За дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь миомыг нэмэгдүүлнэ гэсэн үр дүн байхгүй. Гэхдээ одоо маш тийм идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг эмэгтэйчүүдэд эрсдэл нь арай бага байдаг гэж магадгүй гэсэн судалгаа бол бас байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг юм тийм эрүүл амьдралын хэв маяг нь одоо ямар ч эмгэгээр үүсэх эрсдлийг бол бууруулж ядгаа гэж ойлгож байна. За бие махбодын эмгэгүүдийн хувьд гэх юм бол чихрийн шижин, эсвэл цусны даралт ихсэлтийн эмгэгүүдийн үед бас миом үсэх эрсдэл дагаад нэмэгдэжээдэг гэж үздэг. За хуучин бол бас нөгөө
бэлгийн замын халдваруудтай бас холбож нэлийн тайлбарладаг байсан. Үргэлж тэр халдварууд нь одоо миомус хэрэгслийг ихсгэн гэдэг. За сүүлийн үеийн судалгаагаар бол нэг хамааралгүй гэдэг бас болцсон байгаа. За тэгвэл энэ эмгэгийн үед одоо ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ гэдэг талаар тайлбарлаж өгье. За миом маань болохоор ер нь бол нэг байж болно, олон байж болно. За нөгөө санс давхарга гэдэг рүүгээ ингээ бүр түрээд ургацсан байж болно. Эсвэл зөвхөн булчин давхаргадаа хязгаарлагдаж болно. Эсвэл бүр гадагшаа ингээ төмрөө түрээд ургацсан байж болно. За тэгээд хэмжээний хувьд маш бага одоо эход харагдахгүй жижигээс ахуулаад маш том хэмжээтэй умаагаа одоо тэр чихээр нь эзэлсэн тийм том хэлбэртэй байж болно гэд маш олон янз. За тэр байтугай бид нэр ингээ анзаарах юм бол ургалтын хурд нь хүртэл одоо ялгаатай байдаг байхгүй. Зарим одоо охтууд маань манай төв дээр те хянагддаг охтууд 2 жилийн өмнө ч юм уу ирж ирсэн охтуудын миомын хэмжээ магадгүй 2 жилийн дараа ирэхэд бол гинт огцом томорцсон охтууд бас байдаг. Гэтэл яг л нэг хэмжээтэй ингээл угаасаа 10 жилийн өмнө л ийм байсан юм аа гэж хэлээд яг хэмжихэд бол тэр хэмжээнд байж байдаг хүмүүс ч байдаг байна. Тэгэхээр нөгөө түрүү нөгөө үүсгэт нь маш олон хүчин зүйл нөлөөлдөг гэж хэллээ шүү дээ. Тэр олон хүчин зүйлийн нөлөө, хувь үний онцлог интересээ хамаарат миом маань хэр хурдцтай томрох уу, олшрох уу, зөвхөн нэг коломт ингээ байх уу гэдг нь хүртэл хоорондоо ялгаатай байдаг. Тэрнээсээ хамаарат шинж тэмдэг болгоно нь бас арай өөр хэлбэртэй илэрч болно гэсэн. За яг хамгийн түгээмэл илэрдэг шинж бол ер нь бас өвдөлттэй байдаг гэж үздэг. За биений юм ирэх үед юм уу? Эсвэл ер нь зүгээр энгийн үед ч юм уу те ингээд одоо хилийн дооцсгээр өвдөх, дүүрэх, дараадаа юм шиг мэдрэмж төрөх шинжилэрч болно. За гэхдээ хүн болгонд биш. Нөгөө л миомичийн хэмжээ байршлаас хамаатай. Жижиг хэмжээтэй одоо жишээлбэл одоо булчин давхаргадаа байгаа жижиг хэмжээтэй миомод бол жишээлбэл нэг их тэр мэдрэгдэхгүй байх жишээ те. Гадагшаага чиглэлтэй миом бол нэг өвдөх мэдрэмж бол байхгүй байх жишээтэй ч гэдэг юм уу. Ингэх мэтчлэн янзаар илэрч болно. За дараагийн нэг шинж тэмдэг бол цус алдах шинж тэмдэг байгаа. За өөрөөр хэлэх юм бол биений маш их тэгээ хэмжээ хэтэрхий их байх, урт үргэлжлэх ийм шинжилэрч болно. За гэхдээ энэ бол зөвхөн миомын үед ч биш, бас эмэгтэйчүүдийн эмгэггүй зарим эмгэгүүдийн үед илэрдэг учраас энийг заавал яг миомоос болж гинүү юу болж гин гэдгийг нь ялгаж онцлох шаардлагатай байдаг байна. Тэгэхээр илүү нөгөө салс руугаа түрсэн байрлалтай. За эсвэл нөгөө булчин давхаргадаа байгаа миомуудын үед бол цус гарах процесс бол ихсдэг гэж үздэг. За тэгэхээр тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй байна. За тэгээд миомын байрлалаас гадна хэмжээнээс нь хамаарат бас нэмэлт өөр шинж тэмдгүүд илэрч болно. Тухайлх юм бол одоо бэлгийн харьцаанд орох үед бол өвддөг, тухгүй байдаг. За эсвэл одоо өтгөн хатдаг тийм нөгөө миом маань шулуун гиз тэр хавцаад асуудал үүсгэх юм бол өтгөн хатах ч гэдэг юм уу. За эсвэл урагшаа давсаг энэ төр дээр дарагдсан тохиолдолд дутуу шээх энэ төр гэдэг ч юм уу. Ингээд ийм зовирууд илэрдэг байна. Тэгэхээр нэмэлт нөгөө миомынхаа байрлал хэлбэр хэмжээнээс хамаарат энэ нэмэлт зовирууд илэрч болно гэсэн. За тэнгууд миомтой гэд онцлогдчихлоо гэж бодъё тий. Тэгэхээр тэр үед ямар үр дагавар гарах вэ? Одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг асуудал гарч ирнэ. За ер нь бол яг уу ихэнх миом бол шинж тэмдэг байдаггүй. Жижиг хэмжээтэй тий байршлын хувьд айхааргүй тийм миомууд бол нэгдүгээр дөрөвний хэлсэн шиг янз бүрийн шинж тэмдэг байхгүй. Хоёрдугаар хөөрч үйл ажиллагаанд бол төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Хэвийн жирэмслэх төргүүл явц явагддаг байна. За нөгөө миомууд маань хэтэрхий олон болоод эсвэл хэмжээний хувьд хэд томроод ирэхээр асуудал үүсгэж ирнэ. За өргөдлийн асуудал эхлээд бол үүсч болно. За нөгөө салстын давхарга руугаа төрсэн миомтой байгаа нөхцөлд нөгөө үр хөөрөл бэхлэх үйл ажиллагаа энэ төр нөлөөлж болно. За дээрэс нь хэтэрхий том миом бол нөгөө орон зайн хувьд нөгөө миом умаа энтри чинь хэлбэрийг нь өөрчлөө тэрнээсээ болоод бас өргөдлийн асуудал хэвийн жирэмсэн болоход нөлөөлөх эзэм асуудлууд үүсч болно. За өргөдлөөс гадна зулбалт зулбалтанд нөлөөлж болно. Саяны тэр том хэлбэрийн миом эсвэл олон байгаа миомтой үжсэн хангамжинтрээс ахуулаад хүүхэд ингэж хөгжих нөхцөлд нь нөлөөлж болно. За тэгээд дутуу төрөлт явагдаж болно. Төрсний дараах цус алдалт
Ихээс одоо доор ихээс түрүүлэх гэдэг те ихээс одоо май хүзүүндээ ойрхон бэхлэгдэнэ гэсэн үг байна. За гэх мэтчлэнгээр ихээс эсвэл хохрох гэд те цагаасаа өмнө ингээд хохрохч гэдэг юм уу. Иймэрхүү эрсдлүүд үүсч болно гэсэн үг. Тэгэхээр жирэмсэн болох процесс жирэмслсний дараах хэвийн одоо жирэмслтийг тээх үед нь бол нөлөө үзүүлэх магадлал байгаа байна. Тэгэхээр хэрвээ олон тооны миомтой бол хэрвээ том хэмжээний миомтой бол заавал одоо нөхөржгүй эмчнараас зөвлөгөө авч шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр жирэмслэх гэдэг чинь бол одоо нэг зорилго шүү дээ, тий? Хүүхдээ амжилттай хугацаанд нь эрүүл тээж төрүүлэх гэдэг бол бас нэг өөр асуудал байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл манай дээр ч гэсэн хүмүүс ирдэг л дээ том юмтай энэ төр тий. За одоо юу гэдгийг хитрхи олон миомтай тэр миомыг одоо асуудлыг шийдэх боломжгүй ийм нөхцөл байдалд бол зарим хүмүүс хамаагүй би суулгаад үзмээр байна би өөрөө жирэмслэмээр байна гэд ингээд идэг баг. Окей, бид нэр жирэмслүүлж болно. Тэгээс одоо хэрвээ салс тэмдэрлүүд түрээгүй асуудалгүй бол жирэмслүүлж болно. Гол нь жирэмсэлсний дараах энэ хэвийн тээх процесс яаж нөлөөлөх юм бэ гэдгийг бид нар хэлж мэдхий болчих жоохгүй. Гэтэл нөгөө миомосоо болоод асуудал үүсээд ингээд дутуу төрүүл яах вэ? Дутуу төрөлттэй холбоотой хүүхдээ маш олон одоо эмгэг үүсэх эрсдэл байгаа. Тэр эрсдлийг яах вэ гэдэг асуудал яригддаг байна. Тийм учраас яг үнэхээр миомын асуудал байгаа бол тэ ингээд хэрэг төрөх бодолтой байгаа бол эмч нартайгаа зөвлөөд хянаад яах уу гэдгийг ингээд шийдээд нэгдсэн нэг ойлголтод хүрээ шийдвэрээ гаргах шаардлагатай гэсэн үг. Эсвэл заримдаа эмэгтэйчүүд нөгөө нэг амар ноцтой тий үр дагавар хүргэхээргүй миомтой мөртлөөсөө одоо хамаг асуудлыг миом руу одоо түлхээд байдаг. Энэ миомоос болоод би жирэмслэхгүй байна. Энэ миомоос болоод би өмнө нь зулбсан байна ч гэдэг юм уу тий гэж хэлээд байдаг. Гэхдээ яг ингээд үзээд хараад явхлаар тэр миом бач хүлээлэн нөлөө үзүүлэхгүй байхаар жишээтэй байна. Тэгэхээр нөгөө хүн болгоны нөхцөл байдал өөр байхгүй юу? Тийм учраас тэн дээр авах арга хэмжээнүүд нь хүртэл өөр байдаг гэсэн үг. За тэгээд дээрэс нь миомын асуудал дээр нэг имийг бүр онцгойлон та эдтэй сануулна. Миомыг одоо янз бүрийн үрэл угаад, тан угаад шимэгдүүлэхгүй, алга болгохгүй. Эмэгтэйчүүдийн бүх асуудлыг шийддэг гайхамшигтай юм царай байхгүй. Одоо янз бүрийн бэлтгэл угаал миомоо шимэгдүүлчих юм шиг байхгүй болгочих юм шиг яриад байдаг. Хэцүү, тийм боломж үл ярихдаггүй. Хэрвээ тийм байдаг байсан бол дэлхийн олон одоо энэ эмийн мундаг том үйлдвэрүүд тэр чинь зүгээр ухаан тасшуурч аваад тэр эмийг чинь гаргаал ингээл асуудлыг шийдэн штэ. Гэтэл тийм байдаг байна. За яг эмнүүд байгаа. Эмнүүд байгаа. Тэдгээр эмнүүдийг бол удаан хугацаагаар тарих юм уу эсвэл уулгах замаар ингээд биений имийг огт ирүүлэхгүй болох. За биений им огт ирэхгүй гэдэг чинь өндөгч ажиллахгүй гэсэн үг. Өндөгчийг дарангуйлж гэсэн. Өндөгч ажиллахгүй болохоор эстрадиол, прогестерон гэдэг даавар ялгархгүй. Тэр даавар ялгархгүй болохоор нөгөө миом маань томрохгүй. Тэгээд аяндаа томрохгүй баг зэрэг ингэж хатангаршаад жижигрэх тохиолдол байж болно. Гэхдээ тэр эмүүдийг хэдэн жилээр олон жилээр уухад бол боломжгүй. Яагаад гэвэл өндөгчийг ажилуулахаа болчихж байгаа учраас нөгөө эстрожел, прогестерон дааврын дутагдлын шинж буюу цэвэршилтийн шинжүүд гарч ирнэ гэсэн үг байна. Яс сэрэгжинэ гэсэн үг байна. Тэгэхээр тийм эрсдэлд оруулж болтгоо байна. Тэгэхээр хэрвээ тэрийг хэрэгжилж байгаа тохиолдолд бага хэмжээтэй прогестерон, эстрожелыг нэмэлтээр өгөхгүй юу ч гэдэг юм уу тийм ингээд асуудал ярьдаг байна. Тэгэхээр дур мэдэж бас тиймийг хэрэгжилж болохгүй. Монголын зах зээлд орж ирсэн байгаа юу гэвэл орж ирсэн. Гэхдээ тэрийг дураараа ингэж бас хэрэгжилж болохгүй. Эргээд таны бид бас хөрөнгөлөө байж болно гэсэн үг байна. За тэгээд бас 100% эмчилгээ биш. Энийг хичнээн удаан хэрэгэлсэн ч гэсэндээ миом төдийлөн өөрчлөлт ордгоо хүмүүс бол бас байна. Яг уу томорхоос нь бол сэргийлнэ. Гэхдээ яг жижигрүүлж хатангашуулж чадна гэдэг нь бас эргэлзээтэй гэсэн үг байна. За тэгэнгүүт дараагийн эмчилгээ бол миомыг авах эмчилгээ байгаа. За ер нь бол яг жирэмслэхээр цаашдаа төлөвлөж байгаа тийм эмэгтэйчүүд бол одоо миомыг авах бол шаардлагатай бол миомыг нь авах шаардлагатай бол миом одоо авдаг тийм миом витамин гэдэг эмчилгээнд бол ордог байна. За гэхдээ л нөгөө миом чинь хаана байрлалтай, хэдэн ширхэгтэй, юу хамарсан гэдгээс хамаарат бас
яг 100% миом бүрэн авахдах уу тий? Нэгдүгээрт, хоёрдугаарт авагдлаа гэд нөгөө байсан асуудлууд бүрэн шийдэгдэх үү гэдэг нь бас эргэлзээтэй. Тийм учраас бас л нөгөө яг л хувь хүнийх нь нөхцөл байдлыг нь харж агаад эмчилгээний хувь магадлал одоо дараагийн төлөвлөгөөнүүд яригддаг байна. За бас эмэгтэйчүүд маань сонссон байж магадгүй энэ миомыг нь тэжээж байгаа булчныг нь судсыг нь тий бөглөдөг, тагладаг эмчилгээ гэж бас байдаг. За тэгэх юм бол мэдээж сан хангамжгүй болж байгаа учраас жижигэрэх магадлал бол байгаа. За гэхдээ энэ тохиолдолд бас нөгөө төрхөөр одоо төрөх төлөвлөгөө байгаа юугүй юу гэдгийг бас асуудал яригдана. Ер нь бол яг хөө эмчилгээ бол ганцхан мэсэл гэхгүй өргөжж байгаа. А гэхдээ яг хинд ямар эмчилгээг яаж хийх вэ? Дараа нь үр дагавар нь ямар ах вэ гэдг нь нөгөө л миомын хэлбэр, хэмжээ, байршил, эмэгтэй нас, за тэгээд дээрэс нь одоо төрөх төлөвлөгөө байгаа юугүй юу гэдэг ийм олон юм энэ дээр ингэж одоо гардаг байна. Тэгэхээр би мямтай чи мямтай юу харгалж जैन тэгж ингэж юусоо болохгүй байна шүү дээ. Тань та өөрөө хувь хүний тэр нөхцөл байдал нь илүү чухлаа гэсэн үг. За дараагийн бүр одоо юу гэдгийг огт байхгүй мямыг байхгүй болгодог эмчилгээ бол умайг бүтнээр нь авдаг байна. Тэгэхээр маш зовиртой тий. За дээрэс нь тэгээд төрөх төлөвлөгөөгүй байгаа одоо за маш их цус алдж байгаа ийм нөхцөл байдлуудад бол ер нь умайг бол тэр чигээр нь авдаг. За тэгэх юм бол мэдээж тэгээд тэр цовирууд бол байхгүй болно гэсэн. За тэгээд ер нь миомтай гэж онцлогдсон тэгээд цус их алдж байгаа алддаг ерөнтэй их биений юм ирдэг эмэгтэйчүүд бол цус багталтанд орох магадлал байдаг. Төмөр тутлын цус багталтанд. Тийм учраас бас эмчтэйгээ энэ талаар зөвлөөд шаардлагатай бол одоо шинжилгээ өгөөд нэмэлтээр одоо нэмэлт витамин, төмөр энэ төр хэрэглэх боломж байдаг байх нэ. За бүрэн яг урьдчилсан сэргийлэх боломж байгаа юу гэвэл байх. Хэцүү. Түрүүний дурдсанчлан өөрсдийн зүгээр шалтгааллах юмнууд нь шүү дээ тий. Одоо эрүүл амьдралын хэм маяг, биеийн жин, чихрийн шижин, одоо дэдсний даралт ихсэлт гэж юм тэр эмгэгүүдийг хянах, тэдгээрийг тусгай сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэм маяг баримтлах энэ төр бол нөлөөлж болно. За гэхдээ бол бас яг 100% бол сэргийлж чадахгүй шүү дээ тий. Хэцүү байхгүй. За тэгэхээр тийм юмнуудыг бол бас анхаарч байна. За миомын талаар ойрлолт бол ер нь бол ийм байх нэ. Тэгээд янз янзын миомтой, янз янзын нөхцөл байдалтай хүмүүс бол байдаг. Тэгээ заавал мэргэжлийн эмчт хандаарай гэдгийг дахиж зөвлөмөр байна. Янз бүрийн тэрийг багасгадаг, одоо бууруулдаг, хатангашуулдаг гэдэг юм дураараа битгий хэрэглээрэй гэж гуйж байна. За тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.